Шинэлэн хоногийн мэд төрийн үзэгчтэй холбоор төвшний. Ахаргад жоо танд байлаа бүтгэр орчин цагаар. Баярлалаа суугаар хамтаага үзэгчтэй баярлалаа. Манай зочны За Eagle-List-ээр сугат орлогомтойгоо үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр маань зочны цагаар үргэлжлэн хурж байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэлмийн ахлах багш доктор Инх Жаргал хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За одоо саяхан ингээд нэг 10 жилээ төгсчөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан маань бас яг нөгөө монгол хэлний шалгалтаа өгөөд дараагийн алхам болох одоо яг нэг эсэлтийн ерөнхий шалгалт болох төгж байна. Тэгэхээр үл яг энэ талаар бас яриагаа эхлэе. Одоо яг ингээд төгсж байгаа оюутнууд маань ерөнхий одоо эсэлтийн ерөнхий шалгалтандаа төлөхөө ямар агуулга, ямар одоо дараалтайгаар одоо бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй вэ гэдэг талаас нь яриагаа эхлэе. За телевиз үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол хэлний эсэлтийн ерөнхий шалгалт нь үндсэн 2 хэсэгтэй, ер нь бол 4 хувилбартай байдаг. За энэ 2 хэсгийн эхний 1-р хэсэг нь бол 40 асуулттай, асуулт болгон 5 ийм хариултын сонгох хувилбартай. 2 дахь хэсэг нь болохоор 3 хэсэгтэй тохируулах ийм дасгал даалгавар байдаг. За хамгийн ихний 1-р хэсэг дээр ямар агуулга эхлээд орж ирэх вэ гэхээр эссе унших байгаа. За хүүхдүүд маань эссег уншаад за эссений агуулга болоо бүтэцтэй за эссений задлалтай холбоотой хэрхэн яаж ойлгож байгаа вэ гэдэгтэй холбоотой нэг 10 орчим асуултанд хариулна. За тэгээд дараа нь хилцэн үгийн сангийн суур одоо онлын мэдлэгийг шалгасан асуултууд байгаа. За эссен дээр бол бид нар юуг анхаарах уу гэхлээр эссег эхлээд бид нар уншаад маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд эссений үг хэллэгийг тайлбарлахаас ахуулаад ер нь бол асуулт даалгаврууд эхэлж байгаа. За тэгээд эссений одоо хөтөж санааны үеийн дэмжих хэсгийн үеийн эссений одоо эхлэл гол төгсгөл хэсгийн үеийн цогцлбор нь хаанаас хаа хүртэл ингээд эхлээд үргэлжилж байгаа гэдэг тэр бүтэц агуулга талаасаа задлал хийж ажиллана гэсэн. Мөн үргэлжлээд үгийн сан дотор одоо ойролцоо утга гэдэг юм уу эсрэг тухайн үгийн эсрэг утгатай үг нь юу вэ гэдэг ч юм уу те. За мөн харь үг, за мөн нутгийн аялгауны үг гэх мэтчлэн одоо сонгох асуулт даалгаврууд байгаа. За мөн дээрэс нь зөв бичих дүрмийн хэрэглээ чадвартай холбоотой асуулт даалгаврууд байдаг. За тэгээд нэг 10 орчим монгол бичиг буюу үндэсний бичгийн асуулт даалгавар. За тэгээд уран зохиолын хичээл дээр нэг 10 орчим асуулт даалгавар байгаа гэсэн үг. За 2-р хэсэг нь болохоор ерөнхийдөө тохируулах ийм хувилбартай үндэсний бичиг, монгол хэл, уран зохиол гэсэн 3 чиглэлээсээ нэг ийм тохируулах асуулт даалгаврууд байдаг. За энэ чиглэлийнхаа асуулт даалгавруудад л нэлээд сайн бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо яг нөгөө сүүлийн үе одоо яг нөгөө эхлэлний тархлаа гэдэг зүйлийг бас яг энэ шин залуу үеийн бас нэлээд холбож ингэж ярьж байна. Тэгэхээр одоо яг одоо сүүлийн жилүүдэд нийтлэг одоо ингээд ажиглагдсан одоо яг энэ шалгалт өгж байгаа хүмүүдэд ажиглагдсан одоо нийтлэг юм сул тал юу байна? Гүйцэтгэлийн хувьд одоо яг нөгөө уншиж ойлгох эсвэл яг нөгөө дүрмийн алдаа байна уу? Эсвэл зөв бичгийн дүрм байна уу тий? Энэ дээр яг нийтлэг одоо ингээд ажиглагдсан алдаа танд ямар одоо яг та өөрийнхөө зүгээс юу гэж бодож байна вэ? За сая миний хувьд бас үндэсний телевиз, за Монгол Улсын их сургууль, боловсролын үнэлгээний төв хамтарсан эсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан монгол хэлний зөвлөмж хичээлд оролцож бас хүргэсэн байгаа хүүхдүүдтэй. За тэрхүү зөвлөмж хичээл дээр бэлтгэхэд ингээ харж байхад ерөнхийдөө бол гүйцэтгэлийн хувьд зөв бичих дүрм чадвар хэрэглээтэй холбоотой гүйцэтгэл 20%, 24, 25% гэдэг чинь бас нэлээд доогуур байгаа байхгүй юу? Хамгийн бага одоо нэг 4-5 асуулт л байгаа юм. Тэрэн дээр бол нэг 24, 25 орчим хувийн гүйцэтгэлтэй. За өгзөө өгүүлбэр зүйн чиглэлийн асуулт даалгавар дээр бол нэг 30 орчим, 35, 4-5 орчим гүйцэтгэлтэй зөв хийсэн байна гэсэн үг шүү дээ. 35 орчим хувь. За тэгээ уран зохиол үндэсний бичиг 2 бол нэг 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан. Харин үндэсний бичгийн гүйцэтгэл нэлээд бага нэг 40 орчим хувь байсан чинь 50 орчим хувь болоод бас нэлээд нэмэгдсэн байсан энэ жил. Тийм. Тэгэхээр өнөг одоо бас нэг зөв бичгийн
одоо бас нэг юм үгний өөрчлөлт орсон байдаг тий. Одоо эцэг гэхийн хувьд манай үед бол энийг ингэж бичдэг байсан шүү дээ. Сүүлийн үед бол ингэж бичдэг болсон байна гэдэг ч юм уу тий. Одоо яг юм үгийн нөгөө нэг зөв бичгийн дүрмэн дээр зарим нэг хэдэн үгнүүд ингээ өөрчлөгдсөн байдаг тий. Тэгэхээр одоо тэрэн дээр одоо яг энэ сүүлийн үеийн хүүхдүүд магадгүй бас юм андуурах, эндүрэх ч юм уу тохиолдол гардаг. Энэ магадгүй бас нөгөө нэг өөр бусад хэлийг давхар сурж байгаа тэр зүйлд бас нөлөөлж гинүү. Одоо яг энэ монгол хэлний ойлгох чадвар, зөв бичих дүрм гэдэг дээр бас өөр гадаад хэл сурах гэдэг зүйл одоо хэрэг нөлөөлж байгаа л гэж таадж байгаа. За ер нь яг эхлээд нөгөө зөв бичих дүрмтэй холбоотой нэг агуулгад хариулчих гэж бодож байна. За 2018 онд хэлийн бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан талыг баталж гаргасан байгаа. Тэгээд өмнө нь бол 83 онд гаргасан Цэндийн дамнас сүрэн болон бие осор багш нарын зөв бичих дүрмийн журам дээр ингээд тэрийг одоо сайжруулж, нэмж баяжуулж ингэж гаргасан байгаа. Тэгэхээр тэрхүү талд болвол одоо яг ингээд энэ үгийг ингэж бичих ёстой гэдээ аль биесээр ингээд журмалсан учраас миний хувьд бол нөгөө хувь хүмүүс те би бол багтаа ингэж биччихсэн те одоо шавж гэж биччихсэн, зөөлий тэмдэгтээ биччихсэн. Одоо бол ингээд шавж болцсон байна гэдэг ч юм уу ингээд яг нөгөө өөрийнхөө заалгаж исэн, сурж исэн үетэйгээ ингээд харьцуулаад байдаг. Гэхдээ би бол яг одоо олон нийт юм уу тий одоо яг ингээд хүмүүст яг юу гэж хэлмээр байдаг вэ? Зөв бичих дүрмийнхаа журмалсан толийг ингээд бариад түүнийг ингээд хараад явчих юм бол ямар ч одоо эргэлзээ байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийлгэхэд би бол одоо ингэж хүчижсэн шүү дээ. Одоо яагаад ингэж хүчээд байгаа гэдэг ч юм уу юм эргэлзээ, тэнэгэлзээ болвол гарахгүй байх гэж бодож байна. За яг хуу сүүлийн үед ингээд гадаад хэллэгийг болвол мэдээж орчин үеийн нийгэм техник технологи дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлээд мэдээж гадаад хэллэгийг болвол өргөн далаацтайгаар ч юм уу эсвэл сонголттойгоор ингээд нэлээд сурдаг болсон, чөлөөтэй ингээд сурдаг болсон. За үүнийг бол шууд одоо яг монгол хэлний хэлний дархлаанд бол шууд сөргөөр нөлөөлж гин гэж бас шууд дүгнэлт хийхэд бол миний хувьд бол бас өрөөсгөл байх гэж бодож байна. Энд бол хувь хүн болгон өөрсдөө дор бүрнээ мэдээж одоо толио ашиглаад за энэ үгийг ингэж бичих ёстой юм байна. За би ингээд юу гэдгийг энэ үгийг гээхдэггүй юу гээхдэггүй гэж эргэлзээ төрөх юм бол ингээд толио харчдаг. Хувь хүн өөрсдөө ингээд хариуцлагатай. За дээрэс нь хүүхдтэй бид нар юу гэдгийг ном гол нөгөө багаас нь уншуулъя гэж яриад байгаа шүү дээ. Хэрвээ одоо сайн уншигч байх юм бол одоо эслийн ерөнхий шалгалтанд ирж байгаа тэр эсээг уншаад задлах эсвэл одоо уран зохиолын эхүүдийг уран зохиолын одоо их зохиолуудыг яг ихээр нь ингэж унших юм бол тэр 10 асуултанд ингээд хариулахад бол ямар ч уг нь бол асуудал бэрхшээл гарахгүй хаа л гэж боддог. Тэгэхээр унших гэдэг энэ дадал зуршлыг л ер нь багаас нь олох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр түрүү бас таны ярен дээр бас нэмээд асуухад одоо сүүлийн нөгөө сошиал хэрэглээ их болсон улмаас бас айгүй их нөгөө үгийг товчилж бичдэг те. Одоо яг нөгөө очиж байна гэдэг үгийг очиж гин гэдэг ч юм уу те. Тэнгүүд яг нөгөө бичгийн хэл болон аман хэл гээд бас нэг юм хоёр ялгаатай зүйл байгаад байгаа. Энэ тэгэхээр бас яг юм сүүлийн хүүхдүүдэд хэрэг хажиглагдаж байна. Яг энийг бас нөгөө ялгаж салгаж те яг очиж гин гэж бичгийг очиж байна гэж одоо энэ нөгөө задалж бичих, бүтнээр нь бичих гэдэг юм ойлголтын бас зөрүү байгаад байна уу? Тийм зүйл ажиглагдсан уу? За хэл бол бүтэц тогтолцоотой тийм дотроо бол бичгийн хэл болон ярианы хэл гэсэн хоёр юм үндсэн гол хэсгээс бүтэж байгаа. Тэгээд бичгийн хэл бол тухайн хэлний нөгөө яг дархлаа буюу цөм тий одоо яг энэ хэл яг үнэхээр ингээд тогтолцоотойгоор яг хөгжиж гэнэ үү цаашид бас ингээд тий хэр сайн хөгжих вэ гэдэг ч юм уу тийм агуулгатай холбоотой учраас мэдээж бид нар бичгийн хэлхийг бол баримталж бичих ёстой. Одоо ялангуяа одоо албан ёсны
бичвэр те эсвэл одоо юу гэдгийг албан бичиг харилцаанд бол яг бичгийн хэлийг баримтлах ёстой. Одоо юу гэдгийг өөрийнхөө хувь хүний хэрэгцээнд те одоо юу гэдгийг гэр бүлийнхандаа харьцах ч юм уу, найз нөхөдтэйгөө харьцах үед бол өөрийнхөө дуудлагаар би одоо гэрлүүгээ явж гин, байж гин гэдэг ч юм уу ингээд бичиж болно. Харин би бол байж гин гэж бичгийг бол бичгийн хэлэнд байж байна гэж ингэж бичих ёстой шүү. Би бол яг албан ёсны ингээд тэг хэрэгцээнд бол бичгийн хэлээр баримтлах ёстой шүү гэдгийг хувь бас өөрөө тэр зааг ялгааг нь мэдэж өөрөө бас тэрийг яг хэрэглэх ёстой, зөв хэрэглэх ёстой гэж бодлоо. Тэгэхээр яг нөгөө Яши Монгол хэл шалгалтын яг эсэлт ерөнхий шалгалтын 2 дугаар хэсэгт нь яг одоо нөгөө үндэсний монгол бичиг орж ирж байгаа гэдгсэн. Тэгэхээр яг одоо энэ үндэсний монгол бичгийг одоо яг энэ төгсөж байгаа шин залуу үеуд хэр сайн эзэмшсэн байна. Одоо яг унших, ойлгох тал дээр одоо жишээлбэл дуудлагын хувьд ч гэсэн баг зэргийн ялгаатай байдаг шүү дээ, тий. Одоо аав гэдэг үг абуу гэдэг ч юм уу. Тэнгүүд одоо яг тэр тал дээр одоо яг манай одоо энэ шин төгсөгчд тэгээ бас яг энэ шин залуу үеийн бас сонирхол одоо монгол бичигт хэрэг хөтлөгдөж байна. Тэм зүйл бас ажигласан зүйлээ болцол. За сая бол би бас түр хийсэн те. Эсдийн ерөнхий шалгалтын сүүлийн 1 жил буюу 2025 оны гүйцэтгэлийн үр дүнг аваад үзэхэд гүйцэтгэл бол 50% та болж нэмэгдсэн байгаа. Сүүлийн одоо бараг 4-5 жил байхгүйгээр ингэж гүйцэтгэл нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ үр дүнгээс харахад за бас орчин үеийн хүмүүсийн одоо манай залуучуудын чиг хандлагыг харахад нэлээд ийм үндэсний бичгээ сурах тий одоо ингээд хэрэглэх за эсвэл одоо юу гэдгийг хувцсан дээрээ ч юм уу эсвэл ямар нэгэн өөрийнхөө эдлэл хэрэглэл цүнх тий үндэсний бичгээрээ ингэж бахархаж бичих тэрнийг ингэж одоо түгээх хөгжүүлэх уламжлах тал дээр бас нэлээд юм идэвхтэй болцсон юм байна. Ухамсартай болцсон юм байна гэж бол харж байгаа. Тийм. Тэгвэл одоо яг нэг эхлэлний бас яг тархлаа гэдэг зүйл чинь яалтчгүй. Одоо яг ингээд суур одоо нэгдүгээр ингээд үсэг зааж авах одоо үеэс эхэлж шүү дээ. Тэнгүүд одоо яг магадгүй нэг гадаадад багтаа гадаад хэл дээр хэлд орсон хүүхэд ч юм уу магадгүй яг Монгол улсдаа ирээд одоо бага анги ч юм уу дунд ангитаа ороод магадгүй ахлах ангитаа ороод одоо яг нөгөө монгол хэлээ сурч боловсрч одоо яг нөгөө сурчийн үйл явц мэдээж монгол хэлийг сурахад бас хэцүү хэл гэдэг те. Тэгэхээр эцэг эхийн зүгээс бас яг одоо ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ? Тэгээ бас яг энэ одоо 10 жилээ төгсөө шалгалт өгч байгаа хүүхдүүдтэй бас яг ямар арга зүгээр бас тэг хүүхдтэйг ажиллах ёстой юм бол. За мэдээж гадаадад ингээд олон жил болчихсон тий монгол хэлээ мартчихсан эсвэл одоо ингээд бүр мэдгүй байгаа ч юм уу тийм хүүхдүүд бол их байдаг. Тэгээд энэ дээр бол яг уу гэхээр энэ бол суралцагчдын ялгаатай байдал үүсэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр бол эцэг их болоод за багш сургуулийн зүгээс бол бүгд одоо аль талаас одоо хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тухайн хүүхдтэй багш нь бол тусгай одоо хөтөлбөр гаргах хэрэгтэй бах эхлээд бол тий. За тэгээд яг одоо суур оншилж үзээд одоо яг ямар суур мэдлэг болвол байна. Ямар мэдлэг чадвар бас хэрэгтэй байна. Бичих талдаа байна уу? Ярих чадвар нь одоо байгаад байдаг. Монголоор ингээ яриад байдаг хэрнээ. Бичих чадвар нь бас яг ингээд өөрийнхөө санааг илэрхийлээд бичгэд бол бас бэрхшээлтэй байж болзошгүй учраас яг одоо ямар чадварын тий ярих чадвар юм уу бичих чадвар юм уу тэрийг эхлээд оншилж үзээд яг тэр одоо төвшөнд нь тохирсон ийм тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах хэрэгтэй. Одоо яг эсэлтийн ерөнхий шалгалтын яг монгол хэлний хичээл дээр ер нь яг нэг эссе болон сэдвийн агуулгыг бас яг яаж сонгож байгаа бол саяас нэг монгол хэл бичгийн шалгалтын яг нэг эхийн сэдвүүнээс жоохон асуудал дагуулсан. Тэгэхээр одоо энэ бас эргээд цаашаа эсэлтийн ерөнхий шалгалтын дээр яалтчгүй анхаарах тэгээ бас яг нэг юм ажиллах шаардлагатай зүйл болчихж байгаа ах. Тэгэхээр тэр тал дээр хуваалцах боломжтой болов. За ерөнхийдөө бол 12 дугаар ангид ирж байгаа эсэлтийн ерөнхий шалгалтын эссений агуулга бол бас мэдээж чинь 12 жил нэгдүгээр ангид одоо ингээд цагаан толгой тий ингээд үзээд бичиг үсэг тайлгснаас ахуулаад бүхэл бүтэн 12 жилийн монгол хэл бичгээ одоо хэр эзэмшиж сурсан байна уу гэдэг мэдлэг чадвараа үнэлүүлж байгаа ийм чухал хариуцлагатай шалгалт учраас тэр эхийн агуулга болоо тэрэнд тавигдж байгаа шаардлага бол мэдээж өндөр байх хэвээр.
эхийн агуулга талаасаа бол бид нар одоо юу гэдгийг харахтаа миний зүгээр хувь одоо багшийн зүгээс ч юм уу те харахтаа бол бид нар аливаа эхийг ингээд энэ нэг ийм агуулгатай орсон байна, ийм болохгүй хэллэг орсон байна гэж одоо юу гэдгийг шүүмжлэхээсээ илүү энэ эхийн илэрхийлэх гээд байгаа тэр утга санаа буюу би одоо энэ ихээс те яг юу олж авах боломжтой вэ гэдэг талаасаа тэр гол нь тэр цаадах тэр ихийнхаа илэрхийлэх гээд байгаа тэр хүмүүжүүлэх гээд байгаа тэр утга санаа талаасаа бас нэлээд ухаарж ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ түүн дээр бол бас шууд шүүмжлэлтэй бас хандаж чадахгүй байгаа тийм. Аха. Тэгэхээр та одоо яг нөгөө эсэлтийн шалгалт өгөх гэж байгаа одоо ингээд нийт сурагчдаа бас та өөрийнхөө зүгээс зөвлөмж мэдээлэл өгвөл. За эсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг түрүүн бид нар ярьсан тий. Тэгээ тэрэн дээрээ тулгуурлаад ярих юм бол ер нь бол бид нар үгийн утгыг тайлбарлахаас эхэлж байгаа. Тэгэхээр эсэ байна. За эсээн дотор ямар үг орсон байна. Үгийн утгыг тайлбарлана. За дээрэс нь тэр тухайн эсээг бүтэц болон одоо утгад хэсгээр задлах тий. За хөтөж санаа юу юм? Эсээг ингээд бид нар уншаад гол нь тэр яг эсээг задлахад яг ямар чиглүүлэг өгөөд байна? Хөтөж санааг ол гэсэн байна уу? Гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг ол гэсэн байна уу? Тий. За эсвэл зохиолчийн илэрхийлэх гэдэг санаа юу вэ гэдгийг одоо олох даалгавар байна уу гэдэг тэр асуулт даалгавраа нэгдүгээр маш сайн ойлгох хэрэгтэй. Тий уншиж ойлгох хэрэгтэй гэсэн хүүхдүүд маань. За тэгээ хоёрдугаарт одоо эзэмшсэн байх ёстой тэр хэлний хилзүүн үгийн сангийн мэдлгүүдээ эзэмшсэн байх хэрэгтэй. Одоо дор хаяжил бид нар нөхцлүүдээс хийжилсэн байх ёстой. За угсарсан нийлмэл өгүүлбэр хэрвээ нийлмэл өгүүлбэр юм уу энгийн өгүүлбэрээ тэгээ угсарсан нийлмэл өгүүлбэр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн холбоосуудыг мэддэг. За тэгээд дээрэс нь үгийн сангийнхаа ойлголтуудыг одоо жишээлх юм бол ойролцоо үг гэж юу юм? Ойролцоо утгатай өгүүлбэр гэж юу юм? Өгүүлбэрийн салаалах ургал гэж юу юм те? Гэдэг ч юм уу энэ хилзүүн мэдлгүүдээ мэдж явах хэрэгтэй. За тэгээд 3 дугаарт их зохиолоо сайн унших хэрэгтэй л гэж зөвлөмөр байна тий. Их зохиолыг уншснараа бид нар эсээг уншаад задлах гэдэг энэ чадвартай ч нөлөөлж байгаа. Тэр чинь эсээг уншаад нэг 12 3 орчим асуултанд хариулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ингээ бас оноо хэрвээ одоо ямар нэгэн эхийг уншаал ойлгож чадахгүй бол тэрэн дээр ингээд тэр 13 асуултан дээр оноо алдах магадaltaй болчихж байгаа байхгүй. Тэмүүтэ уран зохиолын 10 асуулт бас байгаа. Тэгээл их зохиол уншааг бол бас тэр асуултанд хариулахад бэрхшээлтэй болчихж байгаа. За тэгээд дээрэс нь тэр сүүлийн 2 дахь хэсэг дээр тохируулах асуулт даалгавар байгаа. Тэгээд тэр тохируулах даалгавар бол хуучин ямар байсан бэ гэхээр одоо ингээд А, Б, В гэдэг ч юм уу ингээд тэнцүү тоотой зүйлийг тэнцүү тоотой хариулттай ингээд тохируулах байсан. Тэрэн дээр бол яах магадaltaй вэ гэхээр ингээд зарим нь мэдж хахад зарим нь мэдэхгүй байсан агуулга ингээд таагаад бөглчих магадлалтай. Гэтэл одоо бол сүүлийн үед орж ирж байгаа эсдийн ерөнхий шалгалтын агуулга нь тэр тохируулах хариулт асуулт нь ингээд 7 8 ингээд одоо юу гэдгийг нэг өгүүлбэр байлаа 7 8 өгүүлбэр байнгуутаа ард талд нь одоо юу гэдгийг хилц өгүүлбэр бус өгүүлбэртэй холбоороо гэдэг ингээд арайхан дээр холбох хариулт нь ингээд 2% гэдэг ч юм уу ингээд цөөхөн яг л нөгөө мэдчихэж агуулга мэдчихэж ингэж зөв холбох бас ийм эрсдэлтэй асуултууд бас байгаа учраас тэрэн дээр бас анхаараарай л гэж хэлмээр байна. Тэгэхээр таны нөгөө түрүү ярианд бас одоо яг юм сүүлийн үед ер нь ном унших дадлаа юу их бас те ингээд буурснаас болж магадгүй бас энэ ихэлийн одоо энэ дархлаа гэдэг зүйл алдагдчихж магадгүй гэдэг санааг ингээд таны бас ингээд та түрүү яриандаа хэлсэн. Тэгэхээр хүүхдийг ер нь яг багаас нь ном уншуулах дадалд одоо эцэг их болон сургууль хүмүүжүүлэгч асран хамгаалагч нар яг ямар арга зүгээр яаж бас яг тэр хүүхдийг номонд дурлуулах хэрэгтэй байдгийг. Тэгээд хэрвээ багаас нь гэлтгүү магадгүй бас өсвөр насн дээр нь ч гэсэндээ те хүүхдийг номонд дурлуулах тийм боломж болцоо нөхцөл болцоо арга зүйн юу гэдэг. Та тэр тал дээр бас яг өөрийнхөө үзэл бодлыг хуваалцвал. Ерөнхийдөө бол яг 2 юм зөвлөгөө бас хэлье гэж бодож байна. За нэгд нь бол бүр одоо тий одоо ингээд хийн хөвлөд ураг
бойжоод бий болоод тий одоо ингээд ураг байх үеэс нь ном унших, хөгжим сонсох гэдэг энэ дадлуудыг олгох юм бол тухайн хүүхдийн суурь бүр хүмүүжүүлэлт ингээд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухааны үндсээр судлаачид ингээд нотолцсон. Тэгээд за ингээд гизэнд байхад нь за эсвэл одоо бүр дор хаяж цэцэрлэгт байхад нь уншиж өг гэдэг юм байна. Цэцэрлэгт байхад нь одоо хүүхдүүд өөр уншиж чадахгүй учраас эцэг их ингээд орой болгон тий ном уншиж өгөөл за орой ингээд үлгэрийн цаг гэдэг ч юм уу за аль номыг уншуулах ингээд өөрийнх нь сонирхсан зурагтай номыг ингээд эцэг их уншиж өгöd байх юм байна. Тэгэхээр нөгөө хүүхд чинь сургуульд ороод яах вэ гэхээр нөгөө заавал аливаа ном уншаач гэж хэлэхгүйгээр дадал болчдөг. Өөрөө нөгөө ингээд бүр багаас нь тэр суурь нь тавигдсан учраас ингээд өөрөө заавал шахах шаардлагагүйгээр ингээд бага ангидаа дунд ангидаа тэр өөрөө ингээд уншигч болдог. Ер нь бол томрох тусмаа ингээд ном унших тэр дадлын үн ингээд багаснаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр аль болох багад нь ном унших энэ дадал хөвшилтэй сайн уншигч болох юм бол хэрэгтэй. Нэгдүгээрт хоёр дахь хэлэх гээд байгаа санаа нь болохоор өөрийнх нь нөгөө хүүхдийн сонирхол тохирсон. За одоо би юу гэдгийг ирээдүйд ингээд нисэгч болно гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд би эмч болно гэвэл тэр сонирхолд нь тохирсон номнуудыг ингээд тий авч өгөөл байх юм бол тэр сонирхлоод агаад хүүхэд өөрөө унших, ном унших дадал зуршилтай болгов. Ер нь бол болох магадaltaй гэсэн үг. За энэ хүрээд та бүхэн ярилцах цаг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш доктор Инх Жаргал хүрэлцэн ирлээ. Анхаарлаа хандуулж хамт байсан үзэгчдэд баярлалаа. Хамтагаа үзэгчдэд баярлалаа.